За сайн бяцхан хүүхдүүдээ үндэсний бичгийн хичээлээр дахин уулзаж байна. За өнөөдрийн сэдэв бүтээгрүүдийн байр утгыг мэдэх гэсэн хичээл байна. За хичээлийн зорилго ихийг унших, хичээнгүй сайхан бичих, бүтээгрүүдийн утга үүргийг мэдэх гэсэн зорилго төвшүүллээ. За ихийг хичээнгүй сайхан бичээд орчин цагийн монгол хэл рүү хөрвүүлэх бол энэ хичээлийн жилийн бол гол чадвар байгаа. Тийм учраас одоо сурах бичгтэр байгаа эхүүдийг та бүхэн маань ерөнхийдөө өөрөө бие даагаад бичээд орчин цагийн монгол хэл рүү хөрвүүлээд яваад байж бас болно шүү хүүхдүүдээ. За ингээд өнөөдрийн бидний унших сэдэв бол бух гомб. За сурах бичгийн 48 дугаар хуудсанд байгаа бүгдээрээ сурах бичгийг дэлгээд хамтдаа уншъя. За сумын дарга босч чи ирлий зүхэр үхрийг хаанаас олж авсан юм? Тэр жил модонд яваад ононд Орос Монголын хилийн ойр очсон бидтэй. Тэнд ямар хүнээс олж авсан юм? Табнай гэдэг бурят өвгнээс 2 бяруу худалдаж авсан юм гэд гомб нилээд хөвгөлтэй болж чааш ярьсан. Тэр өвгөнтэй би хөдөө дайралдаад сахал нь манай аавын сахалтай адилхан болохоор дагаад явлаа. Тэгсэн чинь тэр өвгөн манай аавын танил Табнай гэдэг хүн байлаа. Би түүний хамтаар гэрт нь очлоо. Шүн боллоо. Шүн би тэр өвгөнд аавынхаа гэрээсийг хэлсэн юм. Тэр өвгөн намын хүн юм. Надаа 2 бяруу өгч түүнийг маллах, өсгөх, өвс хадах зэрэг олон юм зааж өгсөн юм. За энэ хэсгийг багш нь бичиж уншиж өглөө. За чааш нь даад үлдсэн хэсгийг нь дэвтэртээ бичээд мөн уншаад орчин цагийн монгол хэл рүү хөрвүүлээрэй. За ингээд энд тодруулсан үйл өгнүүд байна. За үйл өгнүүдээ бүгдээрээ бас ахаад нэг харъя. Бос, ав, яв, оч, ол, дайр, бол, даг, өг гэсэн үйл өггийн үндсүүдийг тодруулж өгсөн байна багш нь. За энэ үйл өггийн үндсүүдийг яагаад тодруулж өгсөн бэ гэхээр та хэд үйл өгийг хувилгах нөхцлүүдээ бас нэг сэргийн санаад бодороо. Үйл үгийг хувилгах нөхцлүүд маань эс хувилгах гэсэн хэлбэрээр ангилагддаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. За эс хувилгах нөхцөл маань жиж бусад хот буюу жишээ нь энэ бос гэдэг үгэн дээр бос чуу гэсэн чуу орж жиж бусад хотын ж. Ингээд жиж бусад хот гэдэг үгэнд орж байгаа нөхцлүүд маань эс хувилгач нөхцөл болно. За мөн цаашаа өг гэдэг үгэн дээр харъя бүгдээрээ. Өгүүгсэн гэж байна. Өгүүгсэн гэдэг маань игсэн гэсэн сан гэсэн тодтхон холбох нөхцөлийн сан гэсэн нөхцөлийг авсан байна. За тэгээ өг гэдэг дээр энэ онцлогтой хувирдаг үйл өггийн нэг байна. За өг гэдэг дээр одоо хувилгах нөхцөл сан. За хувилгах нөхцөл дээр гэдэс жиргэлнэ гэсэн нөгөө дүрм маань орж ирсэн байна. За ямар үгээр бид нэр чийжилсэн бэ гэхлээр яаган молор эсхий гэдэг үгээр чийжилсэн байгаа. За ингээд мөн хувилгах нөхцлөө сэргийн санаа та нар бас дэвтэртээ бас тэмдэглэж аваарай. За ингээд ихээс доор загвар тохирох үгсийг ялган бичээрэй гэж. Саяын тодруулсан үйл үгээс та бүхэн маань үйл үндэс нэмдэг нь хэвийн дагавар. За хэвийн дагавар дээр нэмдэг нь урьдчилан холбох нөхцөл юм уу? Аль эсвэл зэрэгцсэн холбох нөхцөл гоё аль нэгийг авсан тийм үг байна уу гэдгийг бас ихээс түүж олж дэвтэртээ бичээрэй. Бүгдийн түүж гаргаж ирсэн байгаа. За босчуу гэдэг маань дараах дээрх одоо загвар тохирох уу? Дээрх загвар маань үйл үг нэмдэг нь хэвийн дагавар нэмдэг нь зэрэгцэн холбох юм уу? Урьдчилгын аад байгаа. За босч гэдэг маань
чуу гэдэг маань зэрэгцгийн жээч авсан байна. Гэхдээ хэвийн дагавар аваагүй байна гэдгээр нь та нар ийм байдлаар ингээд ялгах ёстой. За жишээ нь үүлэг дээр нэмэх нь хэв гэсэн энэ үүлгүүд дотор байна уу гэдгийг дээр харъя. За дандаа игсэн гад гэд ябуу гад гэд шууд урьдчилахын аад авсан байна. Хэвийн дагавар аваагүй шууд аад авсан байна. За мөн болж гэдэг үг маань шууд зэрэгцгийн жийч авсан байна. За игсэн сан гэсэн нөхцөлийг авсан байна. За энд харъя. Дагаарыг дуугаад гэж. Дагаарыг дуугаад. За язгуур нь юу гэж бодож байна хүүхдүүдээ? Дагаары дайр гэсэн үг тийм ээ. Дагаары. Тэгээ илдүү гэд хэвийн дагавар байна. Дараагийнх нь гад гэд урьдчилахын аад нөхцөл байна. За яг дээрх загвар тохирж байгаа нь дагаарыг бол даад гэсэн үг маань байна. За дараа нь бодох. Дагаагаад гэж шууд урьдчилахын аад авсан байна. Явлаа гэж цагаар төгсөхийн лаа авсан байна. Очлоо мөн цагаар төгсөхийн лаа авсан байна. Болуулаа гэдэг маань мөн цагаар төгсөхийн лаа авсан байна. За дээрх ихээс бид нэр үйл үгийн хэвийн дагавар та үгийг олсон байгаа. За тэгээ хэвийн дагавраа мартсан бол эндээс бүгдээрээ сэргийн санаж дэвтэртээ бичиж авъя. За ингээд дэвтэртээ бичихдээ та нар нөгөө нөхцлөө хувилгагч нөхцөл үү эс хувилгагч юу гэдгээ бас бодож бичээрэй. Хувилгагч нөхцөл бол яаган молор эсхий тийм ээ. За эс хувилгагч нь бол жиж бусад хот гэдгээр нь та бүгд бас мэдж байгаа. Тэр өмнөх мэдлэгээ бас сэргийн санаад баттгаад жишээтэй нь бичээд аваарай. За дараагийн нөхцөл нь нөхцөлтүүлэн холбох нөхцөл буюу өвлийн ялгалын нөхцөл гэдэг. За та нар сая урьдчилахын аад зэрэгцгийн жээчээ гэд дээрх бүтц дээр гарч ирсэн байгаа. За дээрх бүтц дээр үйл үг дээр нэмдгийн хэвийн дагавар нэмдэг нь зэрэгцэн холбох нөхцөл буюу урьдчилахын аад хоёрын аль нэгийг нь авсан байх гэсэн юм бүтц гарч ирсэн байгаа. Тэгэхээр энэ зэрэгцэн холбохын жээчээ буюу монгол бичигч жүү. За жишээ нь болжүү, хүржүү гэсэн үг байна. За зэрэгцүүлэн холбохын аад дөрвөн зэрэг байна. Гад, гээд. За гад гэдэг маань эр үгэнд, гээд гэдэг маань эм үгэнд. За доор жишээ нь хараараа болуугаад. За эм үг нь болохоор хүрүүгээд гэсэн жишээ байна. За гэх мэтээр та нар өөрсдөө жишээ нөхцөл мөн орчин цагаар өгөгдсөн хэлбэртэй дэвтэртээ тэмдэглэж аваад бичээрэй.
За ингээд бичиж авсан байх гэж бодож байна. За та нар дээрх ихэд байгаа үйл үгүүдийг багш нь ялгаж өгсөн байгаа. Тэгэхээр үйл үгээс аль 3 үйл үгийг сонгоод хэвийн дагавар нөхцөлдүүлэн холбох нөхцөлийн зэрэгцүүлэн холбох, угсруулан холбох нөхцлүүдээр нь хоёлонгоор нь хувилгаараа хөгтүүдээ. За мөн тодтхон холбох нөхцөл буюу цагт нарийнхаа нөхцөлийг та бүхэн маань сэргийн санаа дэвтэртээ бичиж аваарай. Дээрх ихээс мөн тодтхон холбох нөхцөлтэй үгээд мөн жишээн дээр нь нэмээд бичээрэй. За ингээд өнөөдрийн хичээлээр бид нэр өмнөх мэдлэг чадвар дээр тулгуурлан бух гомб гэхийг уншиж ойлголоо. За энэ бух гомб гэхээ дэвтэртээ бичээд орчин цагийн монгол хэлэнд төрүүлээд мөн сурах бичийнхаа дасгал 122-123-ыг хийгээд багшийнхаа өгсөн мэйл хаяг руу явуулаарай. За анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.